За жижи манайхаа 10 жилийн дараа цас үзлээ. Гадаа гараадахыг гэсэн чинь тог тасарчиж. Лифтээр доошоо буух гэсэн чинь болохгүй. Би бүр амар гоё бич. Нэг за сэвэ цоноо манайхаа сэвэ цонооч гिचтэй мэдгүй эцтэй юу болоод байгаа. За hi welcome back to the next video. За дараагийнхаа бичлэг та бүхэн тавтаа морилээ. Энэ удаагийнхаа бичлэгээр бүгдээрээ home tour хийнэ. За home tour хийхээс өмнө нэг амар инээдтэй юм болсон. Бичлэг хийх гээд нүрэ будаал хүсээ янзлал. За энийг юм шалгахчий гэдгсэн чинь wifi байдаггүй. Тэгэхээр wifi яатсан болго wifi харсан чи тог байдгүй. Тэгэхээр за тог мөг тасарсан бах та гадаагаас өнөөдөр амар цасмаас өдрөс. Тэгээд за нэг усууч даа гэсэн чинь ус тасарсан байдیں۔ За окей. You gotta do what you gotta do тэ. Эсвэл манайхаа ер нь гэрээ тогтчуулаад бараг л 100-ны 90% та ерөнхийдөө дууссан. Тэгээд энэ бичлэгээ та бүхэндээ эхлүүлж байна. 2 bedroom, 2 bath байгаа. Тэгээд та бүхэндээ нөгөө мэдээлэл олгох чанараар энэ өөрсдийнхөө одоо гэрийн бараа, буудан, ширээ сандал ерөнхийдөө хаанаас авснаа бас хилээд өгөх зүйтэй байх. Тэгээд cost most бас хит тавцаа байсан энэ төр гээд одоо гадаадаас ирэх монголчууд болон ерөнхийдөө Монголд амьдарч байгаа хүмүүст бас нэг иймэрхүү юм байдیں۔ Тэдээс тэдэн төгрөгний хооронд ингээд cost хийдэм биш үү гэдэг утгаараа та хэд гоё мэдээлэл хүргэхээр энэ home tour ингээд эхлүүлж байна. Тэгээд та манай үзэгчид бас ингээд home tour хийгээд өгөөч энэ төр гээд зөндөө юм ингээд яриад байсан. Тэгээ бүгдээ хаанаас эхлэх вэ? Манай ажлын өрөөнөөс эхлэе. За энэ миний ажлын өрөө байгаа. Эхний өрөө гэх юм уу? За ажлын өрөөнд дотроо ерөнхийдөө гүйлтийн зам аваад тавьсан. X-Run Cross гэдэг. Энийг болохоор би Prime Electronics-аас авсан. Амар дэжгүй үнэтэй байд юм билээ. 1 саяас доошогоо үнэтэй байдаг заяо. Тэгээд одоо угаасаа бас хямдралтай байгаа юм шиг үлээ. Та Prime Electronics-аас энэ гүйлтийн замыг хаяагаад үзээрэй. Тэгээ өглөө би кардио хийх туртаа алхах туртаа тийж нөө бие мие сэргээж мэргээ дараагийнхаа ажил бэлэн болох л гоё байдаг байхгүй юу? Миний ажлын ширээ байна. За манай Growth календар маань бас нэрээ 4 хайрцаг үлдсэн байгаа. Тэгээ нөө Growth календар ямар нэгэн заасан он сар өдөр байхгүй. Миний нөгөө нэг хуучин 2024 онд хэрэгжилж исэн. Өмнө жил угаасаа шинээр гарсан баггүй нөө. Заасан он сар өдөр байхгүй учраас ерөнхийдөө 2026 чихлэхгүй 2030 онд хүртэл хэвлээ болдог. Тэгээд 4 хайрцаг үлдсэн манайхаа байга дээр нь нацгаагаараа тэгээд энэний дараа бас big tom surprise гарч ирэх байхгүй. Манай ажлын ширээ сандал бол байна. Энийг аав ээж хоёр авчирч гисэн та хэдэн санаж байгаа байх өмнөх влогноос. За ажлын өрөө нэг иймэрхүү заяо. Тэгээ одоо энэ дээрээ би дахиад нэг ганц хоёр юм ер нь нэмж авч тавих юм. Гэтэ ажлын өрөө нэг иймэрхүү ингээ болж байгаа. За гарч ирэхээр манай галтгооны ширээ байгаа. Манай галтгооны ширээ сандлыг энийг ээж авчирч гисэн баггүй юу? Энийг хөөрхөн юу дээр. Тэгээ би энэ удаадаа зүгээр яг иймэрхүү шилэн ширээ сонгосон. Угаасаа миний галтгооны ширээ галтгоонд болохоор нэг юм том нэг ширээ байгаадах ямар шаардлага байхгүй. Тэгээд сандал мандалтайгаа энд юу вэ? Будаа явж штий. За sorry манайхаа. Юм цав цагаан сандлаас сонгосон. Би чинь тэгээд ер нь нөө юу гэдэг лээ нөө цагаан хар өнгөний freak байхгүй юу. Тэгэд энэ манай сандал ширээ 2 би 500 мянга гэдгээ сандалтаа нэлээ 500 мянгаас 480 мянган төгрөгөөр тэр нөө минимал тавилгын дэлгүүр илүү тэндээс авсан байгаа. Тэгэд юу 20 мянга хямдруулаад өгдөө өөрөөсөө ирээд бас ухсраад өгсөн. За энд болохоор нөгөө манай гангар шаазны энэ дотор ааруул хийсэн байгаа идээгээд энэ гоё ааруул бас ээж өгсөн ааруул. Гангар шаазан болохоор нийт 42 ширхэг гангар шаазан. Одоо энд болохоор ингээд яг энэ гангар шаазныхаа энэ том энэ тавг мавгтай. Тэгээ гангар шаазангууд чинь нөгөө нэг ингээд аяг тавг тук энэ төр гэхэд нөгөө сэтэрч мэтрэхгүй ер нь чанар дээр амар сайтай юм билээ. Тэгээ 42 сет нийт авсан байгаа. Тэгээ тэрийг болохоор нөгөө Queen Home Store гээд Ignite дэлгүүрийн 2 давхурт байдгаас авсан. Бас айгуу дэжгүй үнэтэй цагаан сар мараар та хэд манаас сонирхуулах зүгээр юм бэлээ. За цэцгийн варыг бас нэг авсныг 40-50 мянгаад байсан. За энэ зургийг хүмүүс бүр амар их асуусан байсан. Бүр ямар гоё зураг вэ? Авмаар байна гэртээ хэд вэ энэ төр гэдэгцээсэн. Холоос харахаар юм шидэж байгаа баглаа шиг. Тэр цэцгтэй бүр амар хөөрхөн хосолцоогоос тээ. Энэ зургийг болохоор бэлгэнд ирсэн. Тэгэд энэ гацуурхан манай мод бас гацуурхан ганган гацуурхан гэдэг энэ бас бэлгэнд ирсэн. Бүр амар хөөрхөн
өмнө нь юусаа ерөөсөө гацуур мацуур байж байгаагүй болохоор би бүр одоо амар гоо бэлгшээгээд байгаа. Бүрний хевс ширээ хоёр удахгүй ирж байгаа юм. Тэгээд ингэж за манай буудан бүр хүмүүс асуусан байсан зэ бүр everywhere асуусан. За манай буудан болохоор яг тэр үйлдвэрээсээ орж ирдэг би бүр өстө нэр шөнийн 2 хүртэл лайв мав юм үзэж сууж байгаа. Одоо энэ нөө ээж нарыг би яг одоо ойлгож байгаа хгүй. Ингэдгийм бэ штэ гэхэд нойр ингээд хэцүү байсан ч гэсэн яг нөө буудан хэрэгтэй авмаар байсан болохоор тэрийг үзэж байгаа хгүй. Тэгээд буудан болохоор урт нь 3 м 20. За ингээд урагшаага ор олдог. Ор олохдоо бүр ингээд одоо автоматар ор олдог. Би та одоо тог байхгүй нөө залгаж үзүүлэх гэсэн тог нь байхгүй. Ингээд одоо би нөө дээдлэлт нь ээжийн тавьсан юм тавиад байгаа. Энэ ингээ хоёр багтсан байгаад ингээ хоёулаа урагшаа сунаад нэг юм том баг queen size шахуу ор олчдөг. Тэр гой зөөлхөн дулаахан. Тэгээ ингээд нийт юм 4 дэртэй. Тэгээ энэ нөгөө гуаг дакигаас ээж хүсэн шүү дээ санаж байна. Тэгээ энэ дээрээ ингээ би тавьчаад энэ бүр амар хөөрхөн харагдаад болтгоо. Тэгээ ингээ нэг мөсөө ингэж болно. Эсвэл зөвхөн нэг талын чих ингэж урагшаа нь ингээ болгож сунгаад нөгөө талын тэр чигээр нь үлдээч болдог. Тэгээ энийг болохоор биш дээ. Бүр highly recommended заяа. Та энэ будингийн газрыг очиод үзээрэй. Sisters Home Store гэдээ байгаа заяа. Бүр 3 том агуулгатай. Тэгээ би нэг л том агуулгах юм баг гэсэн чинь нэг 3 том руу оруулаад үзээд тэгснээ бүх ихэнх будингууд нь сая 950-аас эхлээд тэгснээ сая 950-ийнх нь болон түүнээс дээшийнх нь энэ агуулгатайгаа тэрнээс дээшийнх нь энд байгаа тэрний дундх нь энд байгаа гэх бүр амар гоё тайлбарлаж өгд юм билээ. Тэгээд та хэд өөртөө очиод суугаад ингээ мэдрэх юм бол тэр Sisters Home Store гэдгийг та хэд бүр highly recommended хэлмээрэн. Тэгээд ерөнхийдөө үнэ нь бол 3,800 байсан шүү. За манай том өрөө тэгээ нэг ширээ болохоор бас ирж байгаа. Тэрийг уул загцсан байгаад байгаа. Тэгээд хивс болохоор нэг хивс харцсан байгаа ирж байгаа. Телевизэр дээр би харин сайн мэдгүй нэ. Би нэг ТV мэв үздэг болохоор. Энэ манай өрөө байгаа. Тэгээ би өрөөнийхөө дундаас нөө манад чинь юу байхгүй, walk-in closet байхгүй. Энэ орыг штэ би цам Home-оос авсан заяо. Ортоогоо матрастай нийлүүлээд сая төгрөгөнд багтааж авсан. Бүр ааж явж байгаадаас тэр газрыг олцсон бүр амар баярлж байгаа хгүй. Тэгээд хамгийн гол нь нөө нэг юм Монголд орнууд болохоор яг бүгд л одоо хятадаас орж иж байгаа штэ. Гэхдээ бүр ийм том ингээд нэг юм нүсэр юм байгаад идэм байх. Яг хажуу талдаа нэг юм бөөрөнхийн нөгөө ширээний төмпүшгтэйгээ хамт ирдэг. Гэхдээ амар нүсэр байгаад болдоггүй. Тэгсэн нөө нэг Америкт болохоор ийм минимал стилийн орнууд илүү зарагддаг байхгүй борлуулалтаа. Тэгээд ийм минимал төрлийн ор авсан байгаа. Тийм унтахад үртэлт би бүр баярлаад болдоггүй. Тэгээ энэ цам Home дээр бас та хэд нэг гоё харуулсан нэг бичлэг ер нь харуулнаа заяа. Ерөөсө матрас нь бүр oh my god ямар гоё тухтай гэж бодож байна. Цам Home-д ингээд тийм 5 төрлийн матрас байт юм байна заяа. Одоо ингээд яг энэ тэрнгөөр зөндөө олон матрас байгаа гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ цам Home-д болохоор ингээд 5 төрлийн матрастай дундаж хатуу, дундаж одоо зөөлхөн тэгээ бүр тэдний амар хөөрхөн нэрлэлсэн. Би болохоор ийм сэрүү татдаг Сидней матрасын сонгосон байгаа. Тэгээд царилэг зэ. Одоо энэ матрасан дээр нь тавьсан нөгөө матрас protector байгаа штэ. Тэр мэрийн нүртэл байсан. Энэ цам Home гэдэг заяа. Миний зүгээр баярлсан зүйл нь нэг тийм сэрүү татдаг юм материалтай заяа. Тэгээд энэ нэвтэж мэтэд ингээд унтахад тухтай заяа. Тэгээд энэ Сидней гэдэг нь угаасаа амар алдартай их зарагдаад байдгийм бэлээ. Царилэг матрас аваад ихэнх матрасууд чинь зүгээр ингээд юм цагаан магаан те нэг юм пүрш мүрштэй нэг юм сонин ингээл нэг юм сонин байгаад байдаг штэ. Тэгээд энэ цамыг болохоор нэгт тэгдэггүй. Хоёрт ингээд би ингээд шүн өөрөө хөдөлгөөн хийж унтдаг ч гэсэн ингээд нэг юм надад нэг юм 5 тухгүй мэдрэмж бүр ерөөсөө ихгүй 5 тухтай мэдрэмжтэй унтаад байгаа. Тэгээ цам Home яг энэ тэгээ матрас болон ор идэртэй угаасаа дандаа 50% off энэ гэсэн. Тэгэл тус нь би хайсан чинь баг 2 сая шахуу болохгүй. Тэгээ бүр яг энэ газрыг бас нэг хөрхи амт онлайн ухаж явсан юм болохоор бас ямар азаараа олцсон. Тэгээ ерөөсөө сая төгрөнд багтаагаад ингээ бадцсан. Тэгэл очиж шууд матрасаа сонгоод ийм байна, тийм байна. Энэ Boston гэдэг юм байна, энийг классик гэдэг юм байна. Сидней юм байна. Окей, надад Сидней таалагдчихна гэд. Тэгээ надад амар гоё юм дэртэй нь хос өгсөн. Хөвтгээд яг энэ хүзүүрөө нэх гоё бүд дааж maaгаад мэдрэмж гэх юм уу. Тэгэхээр та хэд ерөнхийдөө ор мороо солиё гэж бодож байгаа юм бол заавал энэ цам Home-ыг ингээд ортон матрастай сонирхоод үзэрэй гэж. Болохоор манай одоо closet байна. За энэ би ч угаасаа нэг хитгэн хөөрхөн айгуу дэжгүй хувцастай. Энэ дандаа миний ингээд офис төрлийн хувцснуудыг тавьсан байгаа. Энд болохоор ингээд нэг дандаа гоё тийм dressy төрлийн тэгээд артлаараа ингээд ноолуурсан байгаа. Энэний үлгүүрийг нэрээ хүмүүс асууцаас энийг аав ээж хоёр өгсөн шүү надаа. Энэ хоёрыг. Тэгээд энэ shoe rack бүр амар хөөрхөө. Нэг дээр нэмэх нэг. Тэгээд нэг shoe rack нь болохоор ерөнхийдөө нэг ийм гэж 1 2 3 4 би нэг ийм томын дахиад авцсан заяо. Тэгээд
энэ ингээд нэг юм 5 ширхэг юм давхар нь 8500 тэгснээ нэг дээр нэмэх нэг гэсэн байгаа. Тэнгүүт нь шууд хооронд нь бүгднийг нь нийлүүлээд өөрийнхөө түрүүтэй гутлнуудыг тавиад өсгөтэй гутлнуудыг тавиад wig Gucci болчихж байгаа байхгүй. Makeup Vanity-га тог байсан бол бас та хэдэд ингээд тогийн залгаад үзүүлгэсэн те. Энийг бити тоогоор энийг би удахгүй бас юу явах чинь нөө Америкаас авчирсан санаж нөө каргонд ирдэг. За энд би байна. Тэгээ энэ толин нь болохоор ингээд асчдаг. За энэ мейкап ширээ болохоор 900 мянгаас би хямдруулаад 800 мянгаар авсан. Хямдарсан байна гэд энэ доторх эдэр ингээд бүгд ингээд нэг астган 1 2 3 4 төмпөшгтэй тэгээ дотор нь хэд хэд юм хийцэн байгаа. Та ер нь юу дүрхтийг мэдэндээ ерөөсө цөөхийд Chanel байна. За Gucci Flora энэхээр хайртай. Delina-да бүр хайртай. За тэгээд Spell on You гэд манай LV-гийн энийг түрхэхээр эрэгтэй хүмүүсээс амар комплимент. Энэ хоёрыг юу за бүр нь бүгд юм байна дөө. Заавал эрэгтэй ч гэлгүй, эмэгтэй ч гэлгүй. Гэтэ эмэгтэй хүнээс ялыг нь түрхэхээр илүү комплимент авдаг вэ гингүүд Delina за. Okay, sorry. Delina байдаг. Тэгээд за муухан да тэгтээ нөгөө нэг Америкт байж хахад яг энэ LV-гийн Spell on You түрхэхээр эрэгтэй хүмүүс бүр яагаад ч бүр амар их комплимент өгөөд идэг. I don't know why. Тэгээ миний бүр personal favorite нь болохоор Gucci-гийн Flora байгаа. Бүр нэг идчмээр банан шиг үнэртэй бүр айр хөөрхөн. Би ч нэг үнэр нь амар ач холбогдол өгдөг болохоор гоё үнэртэй хүнд дуртай. За тийм энэ болохоор яг манай бааны өрөө байгаа нэг бааны өрөө нэг тайдад үзүүлээд ах шаардлага байхгүй гэж бодож байна. Тэгвэл дээжүү заяа. Тийм энийг нөгөө нэг ханаас авсан бэ гэж асууж магадгүй. Энийг Lumo тавилгааны дэлгүүрээс авсан. Энийг болохоор тух тавилгааны дэлгүүр гээд энэ маань нэг 185 мянган төгрөгийн үнэтэй байсан байхгүй юу. Тэгээд угсралттайгаа нийлээд 200 мянгаар ерөнхийдөө энийг авсан байгаа нэг иймэрхүү өмд юмнуудаа хийгээ жижиг сажиг те өмд одоо аймс өөрийн юмнуудаа хийчихэр зүгээр. За би нэг хитгэн өөрхөн гарын цүнхтэй бүр одоо энэ цүнхнүүдээ нөгөө нэг юу ахаас кондишнер дод чийгшүүлэхээс миний Terry Blake байна. Энэ амар гоё burgundy цүнх байгаа. Нью-Йоркоос юудаг хамтардаг байсан брэнд. Нэг Gucci байгаа, нэг LV-гийн цүнх мөн байгаа. Тэгээд энэ болохоор Moncler Switzerland байна. Тэгээд Tory Burch байна, Coach байна. Тэгээд Chanel-ийнхаа харин нөгөө юуг алга болгоо ийцсан. Тэртээ Chanel-ийн юм байгаа. Нөгөө уутын алга болгоо ийцсан. Тэгээд Эрдэнэтэд үлдээсэн байж магадгүй. Ерөөсөө яг нэг брэндээс нэг байхад л болоо. Би цүнх мөнх эдэр дээр нэг амар шунал байдаггүй. Яг өнөртөө бас гутал хоёрын дээр амар шуналтай байдаг болохоор нэг иймэрхүү байгаад байна. Манай галтгон хоёр хөөхөн энэ хөөхөн Aqua Magic-ийн ус цэвэршүүлэгч байгаа. Ус цэвэршүүлэгч Монголд баг хэрэглэхгүй байдаггүй байна. Энэ удаа Aqua Magic-ийг сонгосон. 4 төрлийн юм цэвэршүүлэлттэй заяа. Тэгээ өөртөө ирээд ингээд солиод өгчдөг. Тэгээд энэ дээр болохоор энгийн нормал энэ бүр нилээн хүйтэн энэ бол нилээн халуун гардыг мэлээ. За air fryer байна, будаа гшагч байна. Энүүгээр нэг юм хөөрхөн утга юм твэн сэрээ тэгээ одоо манай ширээ болон хивс хоёр удахгүй ирж байгаа. ТV дээр би бол жоохон цагаа барья гэж бодоод байгаа. Одоохондоо нэг юм хэрэггүй. За нэг иймэрхүү байна да. Тэгээ манайх ч бас хөөрхөн тогтсон байгаас би энэ бүгдийг ерөөсөө 7 хоногийн дотор л тогтчихулсан. Тэгээ үүдний хэсгнээсээ гэдэрч яах вэ? Тэгээд би манай guest bathroom айгу хөөрхөн надаа. Хүүти тог баг. Манай guest bathroom нөгөө том ванта надад их таалагддаг. Тэгээд юутай угаалгын машин тэр уг нь толь мойл нь хөөрхөн астдаг байхгүй. Тэгээд за тогоо ирчин л гэж бодож байна. Гарч нэг хүүти юм болж уухаас. Тэгээ бас нэг юм заяа. Би та хэдтэй яг бичлэгнийхаа дундуур ер нь хэлье гэж бодлоо. Энэ би баг дараа жилийн цагаан сар дуусгаад Америк руу ер нь буцчих юм шиг байна. Тэгээд яагаад гэтгсэн чинь манай нөгөө нэг хуулийн фирмийн санхүүгийн захирал над руу байн бичээ жижиг хизээ ажилдаа ирэх вэ чамааг ирэхээр ингээд дараагийн промошн руу оруулаад ингээд явах гээд байна энэ төргээд амар гой манай тэр санхүүгийн захирал ингээд надад тавиад байгаа. Тэгээд би гэл миний ингээд одоо ер нь бодоод байхад байна штэ 10 жилийн хугацаанд мань хүү ингээд өөрийн карьер өөрийнхөө нөгөө бүх хувийн амьдралынхаа юмнуудыг Америкт ингээд босгоцсон байгаа даахгүй. Тэгээд сүүлийн 10 жил нөө Монголдо ирэх одоо анхны засыг үзчихлээ. Одоо төрсөн өдрөө нэг хийн. Тэгээ 10 жилийн дараахан шинэ жилээ Монголдо гаргана. Тэгээ цагаан сараа үзчихэд ерөнхийдөө Америк руу буцаад одоо өөрийнхөө нөө хувийн амьдрал руугаа хэсэг рүү очт юм уу гэж би бодоод байна. Тэгээ тэхээсээ өмнө бас үзэгчтэйгээ баярлуулад нөгөө одоо Miss Prism-ийн зохион байгуулад байгаа. YouTube Champs-т орчмоор байгаад байгаа байхгүй юу? Манай үзэгчид маань хүртэл YouTube Champs-т орооч гээд ингээл таныг хармаарай ингэмээрэн ингээд тэгээдсэн. Тэгээд үзэгчтэйхаа мэдээж хүсэл санал бодлыг бүтэнгэн сонсож байгаа. Тэгээд YouTube Champ-т энэ жил орохоор шийдсэн байгаа. Тэгээд уржидэр эхлээд 38 дугаар байрнаас 3 дугаар байр хүртэл шидэгдсэн мэлээ. Тэгээд та хэд маань ерөнхийдөө
бас өөртөөхөө саналыг өгөөд mesmerism-ийг MN руу ороод ардын NGG гэдэг дээр vote хийгээд тэгээд star худалдаж аваад 1 star нь 500 төгрөг юм билээ дээ. Star худалдаж аваад тэрийгээ дахиад хүнд саналаа өгөх гэдэг дээр дараад ингэж тэгээ бүр бүгдээрээ яг энэ эхний week-ийн яг энэ суудлаа лок хийчих юм бол ерөөсөө яг YouTube чамтай тэр чигээр орчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр манай үзэгчид маань тэрэн дээр дэмжээд өгөөрэй гэж би бүр үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байна. Би бас өөрөө ингээл юмнуудаа хараад story дээр хийгээл чатгаараа л бас үзэлцчихлээ л та. Тэгээд ямар ч тач буцаасаа өмнө YouTube channel-т оръё гэж шийдсэн байгаа үзэгчтэй өсөлтөөр. Бүх өгж байгаа supportд нь бүр thank you so much. Үнэхээр их баярлалаа манайхаа. Сонь сайхан гэвэл тийм л энэ да. Тэгээд манай гэрийн home tour чинь маш хурдан болчихж байгаа юм дээ. Йоо манай буудмөр үнэхээр гоё тухтай. Тэгээ муур авж байгаа. Хөөхөн би миний бүр багын хүсэл ахгүй. Тэгээ муур авж байгаа. Муур маань 11-р сарын дундуур 3 сар хүрээд вакцина хийлгээд ээжээсээ салаад надад тэр юуж байгаа. Амар игдүүтэй тэгээд мууранда будаанд нэр хийгээд нэр шигшин. Та тэр үед надад гой нэрнүүдээ өгцгөөгөөрөө тэгээд энэ хүртэл үтсэн тайснаа маш их баярлалаа. Энэ хүртэл үтсэнгээд бүгдээрээ ирцээ бүртгүүлээд заяо. Энэ жил нэг YouTube channel яаж иж агаад оръё гэд бүгдээрээ комент хэсэг дээр зоосны ч юм уу, мөнгөний ч юм уу те нэг тийм гой эможинууд манайхаа үлдээцгээрээ тэгээд энэ хүртэл үтсэн та хэдтэй зөндөө их баярлалаа. Та хэдийнхаа support дэмжлэгээр их явдаг шүү. Тэгээд bye.